Монгол Улсын үндсэн хууль зааснаар 56 дугаар зүйл заасны дагуу улсын ерөнхий прокурорыг улсын хурлаар зөвшөөрсөн 6 жилийн хугацаар томилдог ийм хуультай түүний дагуу зөвшөөрлсөн хэрэг ажил одоо өчнөөс эхэлсэн явагдаж байна. Монгол Ардын намын бүлэг бол сайжирсан үзэж байгаа юм шүү тийм үү? Тэгээ ер нь улсын хурлын бүтцийн байгууллагууд хэлцдэг ийм одоо хуультай тийм учраас улсын хурлын бүтцийн байгууллага болохын хувьд одоо Монгол Ардын намын бүлэг хэлэлцээд өнгөрсөн 6 жилийн ажлын үр дүн за Монгол Улсын ерөнхийлөгчийн одоо өөрийн бүрэн эрхийн хүрээнд төрүүлсэн сандыг одоо дэмжиж байна. Тарихсан олон эргүүлдэл өнөөдөр прокурор дээр хэлж шүү дээ. Бадлыг эрдэнэ төвчээсэн одоо хөдөлсөн гэдэг эргүүл 8 жил үргэлжиллээ. За ингээд 6 жилд нь хаасан. За энэ Мөнхбатын иргэд ч юм уу өөрсний эрх маш олон эрх гарч ирж байна. Яагаад Монгол Ардын намыг сайн гэж үзэж байгаа юм? За 49 хувьтай холбоотой хэрэг бол одоо прокурор шүүгж шилжүүлсэн гэсэн одоо би мэдээлэлтэй байгаа. Шүүгтэр одоо одоо байгаа учраас одоо прокурор бол өөрийнхөө үүргийг гүйцэтгэсэн байх гэж бодож байна. Энэ хүмүүсийг бол юу өмнө нь одоо 19 он батлаг ерөнхийлөгч байхдаа санал болгож төлж байсан. Өнөөдөр Монгол Ардын нам ингээд ирэх барьж байгаа мөртлөө өөрсдийнхөө хүмүүсийг ч гэдэг юм уу яагаад хөндлөхгүй энэ хүмүүсийг улираж ивнэ үеийг асуудлыг танаа бүлийн гишүүд хөндлөө. За энд бол нам санал болгодог гэдгийг одоо юуны өмнө хэлэхдээ Монгол Улсын ерөнхийлөгч бол өөрийн бүрэн эрхийн хүрээнд одоо санал болгодог. Тийм учраас Монгол Ардын намын бүлэг яагаад хэлсэж байна вэ гэхээр их хурлалтаа зөвшөөрсдөг энэ хүрээнд нь их хурлын бүтцийн байгууллагын хувьд одоо хэлэлцээд дэмжиж байгаа учраас байгаараа за чуулганаар хэлэлцэхийн төлөө дэмжиж байгаа. Тэгэхээр өнгөрсөн 6 жилийн турш ажилласан одоо энэ ажлын үзүүлэлтийг ер нь ямар шалгуур хэмжүүрээр та бүхэн дүгнсэн юм бэ те? Энэ дээр бас мэдээ. За ер нь одоо улсын прокурорын байгууллага бол өөрөө хэрэг бүртгэх бүрдэн байцаах үйл ажиллагаанд хяналт тавих үүрэгтэй мөн шүүхэд төрийг төлөөлөх ийм үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг. За мөн хорих хаяад илрүүлэх үйл ажиллагаанд хяналт тавьдаг ийм л одоо үндсэн чиг үүрэгтэй байгууллага байна. Энэ үүргээ бол одоо хуулийн хүрээнд одоо бүрэн биелүүлж байна гэж үзэж байгаа. За энэ үднэс нь одоо Монгол Ардын намын бүлгийн хувьд бол энэ хуулийн хүрээсэн үүргээ бүрэн биелүүлж байна гэж үзэж байна. Монгол Ардын намын бүлэг